Монгол улсад ардчсан нам байгуулагдаж, олон намын тогтолцоо үүсээд хэдийгээр 28 жилийг ардаа үлдээсэн ч 1990 оны ардчсан хувьсгалын тэмцлийн утга ардчсан нам байгуулагдаж байсан анхны зорилго хазааж байгааг ардчлагчид зүгээр хараад суух учиргүй билээ. Тийм учраас 2016 он бол ардчсан намын түүхэн төдийгүй Монголын улс төрийн намуудын түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Анх удаа намын дарга бүх гишүүдээсээ сонгох боломжийг ардчлагчдын гарт өгснөөр ардчсан намд шинжилгээ салхи орсон юм. За энэ ардчсан намаа зохион байгуулж байгаа нь улсын хэмжээнд хангалтны бүх нэгжид хүрэх энэ одоо аян бол одоо манай намын хувьд бол урд өмнө хийгдэж байгаагүй томоохон ажлуудын нэг. Ер нь Монголын улс төрийн одоо намуудын хувьд ч гэсэн ийм өргөн бүрэлдэхүүнд одоо нээлттэй аяны өдрлөг бол зохион байгуулж ирсэн түүх байхгүй. Тэгэхээр энэ бол манай намын хувьд шинэлэг, нэлээд өргөн одоо далайстай үйл ажиллагаанд нэг болж одоо хэрэгжнэ гэдэгт би итгэлтэй байна. Ингээд энэ ардчсан намаас зохион байгуулж байгаа ардчсан намын нээлттэй өдрлөг үйл ажиллагаанд ардчсан намын одоо 180 мянган гишүүн, түүний дэмжигчид, гэр бүл ах トゥ найз нөхөд болон одоо хөдөө орон төгт байгаа манай иргэд сонгогчид өргөнөөр идэвхтэй оролцож дэмжиж ажиллана гэдэгт би ардчсан намын даргын хувьд итгэлтэй байна. Ингээд энэ аяны одоо хүрээнд олон сайхан шин санаа, шин одоо саналууд орж ирж манай намын одоо гаргах бодлого шийдвэрлэлд тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Энэ одоо ардчсан намаас зохион байгуулж байгаа ардчсан намын нээлттэй өдрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг та бүхэндээ уриалж байна. Та бүхэндээ эрүүлэг, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Шинжилэл гэдэг зүйл нэг л өглөө босоод хийждэг ажил биш. 2016 онд эхлүүлсэн энэхүү том ажлын үргэлжлэл 2017 онд амжилттайгаар үргэлжилсээр 2017 онд ардчсан нам 6 дугаар их хурал, 7 дугаар их хурал, 8 дугаар их хурлаа хурлдууллаа. Намын төлөөллийн төв байгууллага болох үндэсний бодлогын хорооны 1-2 дугаар хурлыг зохион байгууллаа. Намын анхан шатны байгууллага болох үүрүүдийн өргөтгсөн хурлч боллоо. Туршлага солилцох, сургалт зохион байгуулах, намын гишүүдийн идэвх оролцоо санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой зүүн болон говийн бүсийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Нам шинжлэхтэй холбогдуулан намын дэргэдэх байгууллагууд шинжлэгдэн чуулганаа зохион байгууллаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа оюутны байгууллагуудаас хамгийн отгон нь боловч хамгийн өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ардчсан оюутны холбооны анх дугаар чуулганаа зохион байгуулж, салбар хороодын тэргүүнүүдээ сонгож, тулгамдж байгаа асуудлуудын шийдлийн гарцыг ярилцлаа. Ардчсан намын өнөөдрийн түүхийг ардчлалын фарцаангүйгээр төсөөлхийн аргагүй лээ. Тийм ч болохоор намын дэргэдэх байгууллага болох ардчсан ахмадын холбоо одоо ч идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж чуулганаа зохион байгууллаа. Ардчсан намын дарга бүх гишүүдээрээ сонгосонтой ижил залуучуудын байгууллага болох ардчсан залуучуудын холбоо ерөнхийлөгчөө 21 аймаг 9 дүүргийн залуучууд дундаасаа сонгож чадлаа. Ардчсан эмэгтэйчүүдийн холбооны салбар холбоодын удирдах ажилтны зөвлөгөөн болж 21 аймаг 9 дүүргийн ардчсан эмэгтэйчүүдийн холбооны салбар хороодын удирдлага ажилтнууд оролцлоо. Цахим халдлагаас хүүхдүүдэд хамгааллын аянг Монгол орон даяар амжилттайгаар зохион байгуулж чадсан нь ардчсан эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа орон даяар хүрч чадж байгаагийн нэгэн илэрэл байсан юм а. - 2017 онд Монгол улсын түүчээ болсон ардчсан намынхаа бодлого үйл ажиллагаанд орчин үеийн байгууллагын удирдлагын шилдэг арга хэрэгсэл дэлхийн стандарт болсон шилдэг тогтолцоолох ISO 9001/2015-ыг нэвтрүүлж эхлэн 21 аймаг 9 дүүргийн намын удирдлагуудаа сургалтанд хамруулж, туршлага судлуулан, томоохон ажлын эхлэлийг тавьсан онцлог жил байлаа. 2017 онд ардчсан нам шинжиллийн олон ажлуудыг зохион байгуулан хийсэн. Эдгээрээс хамгийн онцлог нь Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүх гишүүдээсээ сонгох боломжийг олгосон төдийгүй тэрхүү шийдэл нь зөв бодлого байсан гэдг нь батлагдсан. Ардчсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгч болсон үйл явдал байлаа. 2018 он гарснаар хэлэх ярих нь хидийдсэн, хийх ажил нь алдагдсан, улсын их хуралд олон судалдаа бардамсан Монгол ардын намын гишүүд сайд нарт амлсан амлалтыг сануулж, ард түмний амьдрал сөхөрж байгааг дуулгаж 2 дугаар сарын 1-ний жагсаалыг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Ардчсан намд шинжиллийн салхи бүрэн орж, хэн нэгэн дарга биш, хэсэг бүлэг хүмүүс ч биш. Хийсэн бүтээснээр нь намын гишүүд дүнгээ тавьж, үндэсний бодлогын хороо болон аймаг дүүргийн намын хороодын гишүүдийн ротацийн сонгуулж өндөрлөлөө. Удирдах ажилтны зөвлөгөөн, үндэсний бодлогын хорооны 3 дугаар чуулган, бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүдийн батламжлах ажил,
Конрад Аденуэр сангийн сургалт. Ардсан нам байгуулагдсны 28 жилийн ойн баяр. Үндэсний бодлогын хорооны 3 дугаар чуулган зэрэг олон ажлыг 2018 гарснаар хийсэн байна. Ардсан намын гишүүн бүхэн үнцэнтэй оролцоотой байх нь хамгаас чухал. За бид ардсан намын шинжилгээ хүрээнд үзлэн өрнөтлийн шинжил, үйл ажиллагааны шинжил, үндсэн дүрмийн шинжил хийх юм одоо зорилтойгоо явж байгаа. За ингээд одоо намын байгууллагуудын үйл ажиллагаанд одоо намын гишүүд олон нийтээс хүсэж байгаа хүсэлт бол намын байгууллага одоо нээлттэй олон нийтэд одоо байнгын үйл ажиллагаатай улс төрийн байгууллага болгож хөгжүүлэх ийм одоо зорилтыг бол тавьсан байгаа. За ингээд одоо бид энэ намын байгууллагуудын дунд чидний байгууллагуудын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ийм байгууллагын нийтлэг одоо хөгжил зүй ёсны хандлагын дагуу одоо байгууллагын удирдах ийм одоо болцоо олох ийм зорилтыг тавьсан. За энэ зорилтын хүрээнд нийслэлийн Баянгол дүүрэг, Орхон аймгийн ардсан намууд бол энэ хэрэглэх газрын үйл ажиллагаанд орж чанарын удирдал менежментийн тогтолцоо нэвтрүүлэх үйл ажиллагааг бол одоо төслийн үйл амжилттай хэрэгжүүлж байна. За мөн одоо төслийн хүрээнд намын эрхэм зорилго, намын одоо тулгуур үнэт намын гишүүдийн эрхэмлэх үндэсний тохиолдох энэ ажлуудыг бол бид амжилттай хийж одоо намын гишүүдийн хэлцүүлэгт одоо оруулж байна. 2018 оныг орон нутгийн хүчлийг дэмжих, гишүүдэд чадахжуулах, анхан шатны намын байгууллагатайгаа хамтарч ажиллах жил болгон зарласан. Ардсан намын сургууль судалгааны баг 21 аймаг 9 дүүрэгт Social IT бүртгэлийн вакуум шусан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Гадаад харилцаа сургалт хөгжлийн хөгжлийн газрын хамт олон 2017 оноо бол үндсэндээ төлөвлөлтийн одоо жил болгож маш сайн одоо хүний бэлтгэх төлөвлөгөөг боловсрууллаа. Тэгээд энэ одоо төлөвлөлтийн үр дүнд 2018 онд бол бидний одоо гишүүдээ бэлтгэх намаа бэлгжүүлэхэд бол нэлээд одоо алсын чиг хараа маань бол тодорхой болж ирсэн л дээ. Нэгдүгээр намын одоо анхан шатанд ажиллаж байгаа намын гишүүдээ яаж дэмжих вэ? Тэдний хөгжлийг яаж одоо хурдсгах вэ? Яаж одоо удирдах ажил төр барих одоо үйл ажиллагаанд идэвхтэй манлайлагч удирдахч болох вэ гэдэг дээр бол анхаарах шаардлагатай болсон. Дараагийнх нь бол дунд шатны бүх менежерүүдээ бол намын одоо бүтцэд байгаа бүх байгууллагыг бол удирдах ийм ур чадвартай болгох асуудал. За хамгийн сүүлд нь бол мэдээж хууль тогтоох байгууллагын одоо гишүүд буюу намын одоо хамгийн одоо дээд түвшний хууль боловсруулах, бодлого боловсруулах түвшний үндэсний бодлогын хорооны гишүүдээ бол хэрхэн яаж бэлтгэх гэж хэллээр ингээд үндсэндээ энэ гурван одоо бүтцээ харж байгаад бол гадаад харилцаа сургалт хөгжлийн газраас бол Ардсан намын хүний хөгжлийн стратеги төлөвлөгөө 2023 он хүртэлх 5 жилийн одоо төлөвлөгөөгөө боловсруулж эхлэх байгаа. За Ардсан намын 2018 оны одоо хийх ажлын календарчсан төлөвлөгөө гарсан байгаа. 2018 оныг Ардсан намаас анхан дунд чатанда ажиллах юм жил болгон зарласан байгаа. Энэ одоо ажлын хүрээнд бид нар намын анхан дунд чатныхаа бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын гишүүдийнхээ одоо үйл ажиллагааг бас идэвхжүүлэх ийм жил болгон одоо зарласан байгаа. За үндэсний бодлогын 3 дугаар хуралдаанаар энэ ажлын хүрээнд Ардсан нам анхан шатнд нээлттэй өдөрлөг сарын аяныг зохион байгуулах ийм шийдвэр гарсан. За энэ үйл ажиллагаа 5 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд улс орон даяар нийт 330 сум 152 хороодод явагдахаар удирдамж баримтжсан төлөвлөгөө гараад хэрэгжих гэж байна. За энэ ажлын хүрээнд бол бид нар намынхаа гишүүд дэмжигчтэй уулзах, за дээрэс нь ард олонтой уулзаж тэдний санал бодол ямар байна, төрдөө дамжуулах үг хэлэх одоо зүйлүүд юу вэ? Одоо эдгээр зүйлсүүдийг авах юм зорилготой ийм аян байгаа. За энэ аяны хүрээнд бид нар намынхаа үзэл баримтлал, үндсэн дүрм, түүнийг дагаж гардаг журмуудын одоо талаарх танилцуулах хэлцүүлгүүдийг мөн хийхээр бэлтгэсэн байгаа. За Ардсан намын шинжилгээний хүрээнд Ардсан нам бодлогын нам болох юм зорилт дэвшүүлсэн байгаа. За энэ хүрээнд бол Ардсан намын 410 үндэсний бодлогын гишүүдийг 16 бодлогын зөвлөлд хувааж үйл ажиллагаанд нь оруулсан байгаа. За энэ одоо үйл ажиллагаа бол Ардсан нам цаашаа одоо ямар бодлогыг гаргаж улс орны хөгжил ард түмний амьдралыг сайжруулах гэдэг бодлого гарна. За мөн одоо энэ бодлогын зөвлөлүүд нь цаашаа нийслэл, аймаг, дүүрэг, сум хороонд бодлогын салбар зөвлөл, бодлогын хороо маягтайгаар зохион байгуулагдаж тухайн одоо хөрсөн дээр яг ард түмний дунд ажилладаг тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо төлөөлөл болж ажилладаг энэ хүмүүс ямар бодлого барьж ажиллах вэ гэдэг
бодлогыг тодорхойлох юм байнамаа. За энэ онд бид нар баруун бүс, хангаан бүс, төвийн бүс гэсэн хөдөө орон нутагт 3 бүсийн чуулганыг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За энэ хүрээндээ бид нар намын шинжилэл, бодлого шийдвэр, үзэл баримтлал, үндсэн дүрм, за дээрэс нь цаг үеийн асуудлууд, улс их орны өмнө тулгамдсан асуудлуудыг хилцэж орон нутагт яг байдал газар дээр ямар байгаа талаар мэдээллийг авч бодлого боловсруулах энэ ажилдаа ашиглахаар энэ бүсийн чуулгануудыг зохион байгуулах бэлтгэл ажилдаа орсон. За мөн энэ намар нийслэлд нийслэлийнхаа бүх дүүргүүдийг хамарсан нийслэлийн чуулганыг хийхээр бид нар төлөвлөж байна. За мөн 2018 онд бид нар намын дараагийн их хурлыг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За энэ их хурлаар бол бид нар зорилт нь бол хамгийн гол нь намын үзэл баримталд орсон өөрчлөлтүүдийг бид нар гишүүдэрээ их хурлын төлөөлөгчдөрөө хилцүүлж эцэслэн батлах юм аа. За мөн ирэх 2019 онд ардчилсан хувьсгал ясны 30 жилийн ойн баяр тохион түүний дараа ардчилсан намын 30 жилийн ойн бас ингээд залгуулад явна. Тэгэхээр энэ том ойн хүрээнд бид нар бэлтгэл ажлуудаа хангах ажлуудыг энэ ондоо төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ ой бол нийт ганцхан ардчилсан намын баярын ой биш, нийт Монголын ард түмэнд ардчилсан хувьсгал гэж юу вэ? Энэ ардчилсан хувьсгал ялснаар ард түмэн улс оронд ямар өөрчлөлтүүд оров гэх мэт том энэ сурчлагын бодлогын энэ асуудлуудыг ард түмэндээ таниулах ийм ой болоосой гэж бид нар энэ жилийн өмнөөс бэлтгэлдээ орж ажиллаж байгаа. 2018 онд төлөвлөсөн олон ажлуудын эхлэл болох 21 аймгийн 330 сумдын намын гишүүд дэмжигчтэйгээ уулзалт сургалт зохион байгуулах ажил инхүү эхэлж байна. Бүрэн эрхт Монгол улсын иргэн сонгогч та улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ардсан намын нээлттэй өдөрлөгт оролцсон санал бодлоо нэмэрлээрэй. Олонний хүч оломгүй далай. Намын шинжиллээс Монголын шинжилэл рүү ардчилсан нам.